2 дугаар дэвтэр Эдрет цагийн бичээс 7 дугаар бүлэг Америк консул Сокобын хүрээндх адал явдал 1921 оны намар Данзан сангийн сайдын ажилд хэд дарагдан намын ажил суларч байна гэсэн шүүмжлэл гарч түүнийг намын даргын ажлаас чөлөөлж энэ ажлыг бодоод хамтдаган хариуцлах болсон нь Данзангийн эгдэг хөдөлгөөн. Данзан засгийн газрын зөвлөх элбэгд орж Ренчиногийн гэрт оройн хоол идэжээ. Ренчино: "Нөхөр Данзан, та ерөнхий сайд Бодогийн сүүлийн үеийн явдлуудыг хэрхэн үзэж байна вэ? Саяхан бошхыг халах залуучуудын эвлэлийн ойвргон залуусыг хөөргөж, эмэгтэйчүүдийн үсийг тайрч, дээлний нудраг тайрах зэргээр дөвчгөнсөнд хүрээний иргэд ихээхэн дургуутсаж, ардын цэхийг талархаж байсан хүмүүс хүртэл шүүмжлэх боллоо. Зарим лам ноёдүүнийг Улаан Орсын хатгалга заавраар хийгдсэн гэх мэтийн үг хөөргөж, зөвлөлт Монголын найрсаг харилцаанд сэв суулгах оролдлого хийх боллоо" хэмээхэд Данзан толгой дохин "Бодогийн арин шинхэрээс хэтэрч байна. Энд элдвааж гаргаж олонний дургүй үзлийг төрүүлэхээс гадна ийш тийш том лам ноёдод загтал бичгтээ эсэн бусын муу үг хавчуулдаг болсон тухай дууллаа. Зуугийн ламд бичсэн загталда улааны ёс манай Монголд зохихгүй гэж бичсэн байна гэсэн. Угаас цагаан зэрэгт алба хашиж байх үедээ л саж ламтай дотноссон хүн. Одоо түүнтэй сүлбэлдэн явааг шалгах хэрэгтэй баг юм. Баруун хязгаарыг таслан тусгаар улс болгохыг санагалзаж яваа урвсан хулгай Дамби Жансанд загтал бичин үгсэж үе сураг дуулна. Ер нь бүгд найрамдах улсыг тунхаглая гэсэн миний санааг эсэргүүцэж хэмжээд эрэхт хаант засагтай байна гэж зүтгэдэх хүнтэй гэж давс нэмжээ. Бодоо чагдарж явна нар нэг талаас, нөгөө талаас Данзан Сүхбаатар нар хоорондоо тэмцэлдэж эхэлсэн энэ байдлыг орсууд овжин ашиглаж, зөрчлийг дэврэгэн үлээж, өөрийн гэсэн бодлогодоо хатуу зогсож байсан Бодоог түлхэн унахад ашиглажээ. Харин манай түүхэнд Бодоо чагдарж явнаар их шавын харийн атууд Данзан Сүхбаатар нар хүрээний бүлгмийнхэн, Сүхбаатар Чойволсон нар Сэцэн хааныхан гих мэтээр дотнодсон байдлыг судлах хэрэгтэй санагдана. Бодогийн эхнэр гизэг тайрсан хэрэг. 1921 оны сүүлээр баруун хязгаарт улаан цэрэгт бэлтгэн нийлүүлсэн Актамордын үнийг нэгсэнд дургуйтсан Улаан Орос цэрэгийн удирдлага хажимг бурятад өлсөж буй монголчуудад мөнгөн тусламж өгөхийг нэгжээ. Ерөнхий сайд Бодоо улсын сан хөмөр хүрэхгүй байгааг учруулахад Ренчино автономитын үед та нар эхнэрийн гизэг тайрч мөнгөн эдлийг нь хурааж байсан, тэгж хийхгүй юу гэж тулгсан байна. Бодоо богд хаанд илтгэл өргөөд эхнэрүүдийн гизэг тайрч эхлэхэд богд зарилгаараа хориглжээ. 1913 онд Оросын зээлийг төлөхийн тулд Жамингүний санаачлагаар эхнэрүүдийн гизгийг тайрч мөнгөн дарвалгыг хурааж байсан нь их дургуутсалтай тулгарч мөн л богдын зарилгаар зогсож байжээ. Бодоо богдод айлтгсан нь Оросуудын хүсэлтийг дагсан дүр үзүүлж богдоор зогсоолгох арга зохиосон бололтой. Харин эцэст нь энэ тусламжийг 1923 онд жалхан сутагтыг ерөнхий сайд байхад хажимг бурятад хөрвүүлжээ. Нам дотроо Данзан нарын довтлогоон дөртөж Оросын талаас элдв шахалтанд орсноос гадна саж ламын хэрэг, Дамби Жансангийн хэрэг зэрэг олон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн Бодоо удалгүй ерөнхий сайдын ажлаа өгөх санал гаргажээ. Бодоо албан тушаалаас өвчний улмаас гих шалтгаанаар татгалцахад хүрсэн тэр өдрүүдэд хаалган дахь Америк нэгдсэн улсын консул Сэмюэл Сокобын 1922 оны 1-р сард хүрээнд буцаж ирэв. Ерөнхий сайд Бодоо түүнийг иргэн ирэхийг хүссэн байснаас гадна хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Америкийн пүүсүүдтэй янз бүрийн адал явдал тулгарч эхэлсэн нь Сокобыг хүрээ явахаас өөр аргагүй болгожээ. Хүрээнд ирсэн Сокобын Mongolian Trading компани төлөөлөгч Вильямсын гэрт буудлав. Роберт Вильямс жил гаруй хүрээнд компани төлөөлөн худалдаа хийж буй нэгэн бөгөөд нээлттэй зангаараа хүрээнд байгаа гадаад техник татаж мэдээлэл сайтай байдаг байлаа. Вильямсын дайлсан вискийг амтрахын шимт суугтаа Сокобын хүрээний хэрэг болон Андерсон Майерсын пүүстэй холбоотой маргааны талаар лавлав. Вильямс: "Андерсон Майерсын пүүсийнхэн энэ жил ангийн арсны том худалдан авалт хийсэн. Гэтэл сэлэнгэд авсан хэсэг булганы арьсаа авч буцаж явахад нь улаан цэргийн харуултаа тулгарч, энэ хавьд аюултай тул арьсаа тэднэр хүрээ оруулахаар хөлс тохирсон юм байж. Хүрээ буцаж явах замд нь арьс нь алдагдчихаж.
Ингээд заргадагдж улаан цэргийн командлал ийм хэрэг болсныг аргагүй хүлээн зөвшөөрч арьсны үнийг төлөхөр болсон юм. Сангийн яамны зөвлөх Бутин гихч итгээд арьсны үнийг рублээр төлнө гэж зүтгээд маргаан дамжирч бүр ерөнхий сайд бодоод хүрсэн. Бодоо сайд Америкчууд рублээр яах вэ? Доллараар төлгөж шийдсэн нь бөө маргаан болж Оросууд бодоог элдвээр буруутгаж албан тушаалаас нь огцруулах нэгэн аян шалтгаан болсон доо гэж ярихад Сокобин ганц пүүсний арьсны төлбөрөөс болж ерөнхий сайд огцрно гэж юу байх вэ? Өөр шалтгааны талаар юм дуулдаг уу? гэж лавлав. Вильямс мэдээж яам бүрт Орос зөвлөх томилж Монголын дотоод хэрэгт ихэхэн оролцож байна хэмээн ерөнхий сайд бодоо энэ шинээр ирж суусан зөвлөлт Оросын бүрэн эрхэт төлөөлөгч Огтинтай байнга муудалцдаг байсан гинэ. Ялангуяа энэ зөвлөх Бутин сан хөрөнгийн асуудлаар бодоо сайдтай удаа дараа муудалцсан гэлцдэг. Бутинаас гадна элбэгдэрж Ренчино гихч сангийн сайдад анзан бодоогийн эсрэг байнга торхивдаг байсан гинэ. Би шүүх яамны зөвлөх бүрээд Бадамжапов гихчтэй найзархаж уулздаг юм. Тэр нэг удаа энэ тухай дурссан. Андерсон Майерсын хэрэг бол зөвхөн шалтгаал болсон байх. Харин Бадамжапов бодоод тулгсан зэмлэлүүд дотор Америктэй хувилцсан жааламтай нийлэн баруун Монголыг тусгаар улс болгох гэсэн даалан пунцагт орж чагдарж авнартай үгсэн ардын засгийн газрын бусад зүтгэлтнүүдийг устгах гэсэн гээд олон хэрэг гаргаж байгаа гэж ярьсан. Тантай уулзаж хувилцсан гэсэн яриач дуулдаж байна гэсэн. Таны хувьд энд аюулгүй байхад эргэлзээтэй шүү. Оросуудын энэ ааш аягийг монголчууд тусгаар улсын баталгаагаан бодоод л твчдэг байх гэж Сокобин вискиг амтрахын шимэнгэ. Би Америкийн нэгдсэн улсын албан ёсны төлөөлөгч тул наддаж халдахгүй бидтэй. Бодоо сайдтай Америкийн худалдааны жингүүдийг чөлөөтэй зорчуулах, заримт нь цэргийн манаа гаргаж өгөх зэрэг асуудлаар уулзсан юм. Америкийн нэгдсэн улстай харилцаа тогтоох, хятадтай зуучлахыг хүссэн зэрэг санал тавьсныг нь буруутгаж байгаа юм болов уу? Бодоо сайдын саналыг төрийн департаментэд илгээсэн боловч одоо хэрн хариу алга. Вашингтонд номлон далайн асуудлаар Японтой харилцаа хурцхан байгаа энэ үед хүрээний засгийн газартай холбогдож хятадуудыг Япон руу түлхчихээс болгоомжилж буй болоо та. Ингээд та чинь бас юун Кунхардын хэрэгт холбогдчих вэ доо гэж асуув. Вильямс толгоогоо майжиж. Харин тийм ээ, тэр Карл Кунхард гэдэг чех ирийг манай пүүс хүрээнд төлөөлөгчийн газраа нээхтэн Орос Монгол хэл мэддгийг нь ашиглаж менежерээр ажил олсон юм. Гэтэл түүнийг цагаантнуудтай нийлж Оросын большевикуудыг харгислахад оролцсон гэж байцаагаад байхаар нь хаалганд буцаахаар шийдсэн. Кунхардыг зүхтах гэж байна гэж хардаад байхаар нь $3,000 барьцаатай төр явуулах санал тавьсныг Оросууд зөвшөөрөхөөр нь баталгааны гэрээнд би гарын үсэг зурчихсан. Гэтэл тэр гэрээнд барьцааны мөнгнөөс гадна Кунхардыг буцаж ирэх асуудлыг намайг толгоогоор хариуцна гэсэн заалт орчихсон байсныг Орос хэл мэдэхгүй би мэдээгүй л дээ. Одоо Кунхард хаалганаас буцаж ирэхээс татгалзаад байгаа тул би барьцаанд орчихлоо гэж учралжээ. Сокобин гүй тэгээд тэр Кунхард цагаантнуудтай нийлж тийм харгислалд оролцсон юм уу гэж асуухад Вильямс Кунхард нэгдүгээр дайны үед Оросын фронтод олзлогдоод байгаль нуур орчим утсан хүн л дээ. Тэгээд Орос Монгол хэл сурснаас гадна большевикуудад дургу болсон байсан тул хүрээнд нууцаар ажиллаж байсан большевикуудыг цагаантнуудад зааж өгсөн нь ч үнэн бололтой юм. Өөрөө ч буудаж харгислаагүй байх. Одоо тэр эдгээд буцаж ирэхгүй бол би баримтлагдаж магадгүй болчиход байна. Гүй ядаж ихнэр маань өнөө маргаашгүй төрөх гээд байдаг гэж санаалдав. Хэд хоног ардын засгийнхантай уулзаж Андерсон Майерсын компани болон Вильямсын гарах визийг бүтлгүүхэн хөөцөлдсөн Сокобин 5 дугаар сард буцаж ирнэ гэж амлаад хаалган буцжээ. Хаалган дэрсэн Сокобин хүрээний байдлын талаар төвдөө мэдээлэл бичээд цаашид хэрхэх талаар чиг шийдвэр хүлээхин завсар Mongolian Trading компанийнхантай уулзаж Кунхардыг буцаах асуудлыг ярилцжээ. Вильямс Америкийн иргэн тул хүрээний засгийн газар хөндөхгүй байх, харин Кунхард Чехийн иргэн тул баривчилж хороох байх гэд Mongolian Trading-ийн болгоомжилж байна гэд учирлан татгалзжээ. Энэ үед хүрээнээс буцаж ирсэн швед худалдаачин Ларсон Сокобинтай ирж уулзав. Ларсон: "Ноён консул,
Вильямсын хэрэг улам хүндэрч байна. 5 дугаар сар гэхэд хүн хард хүрээнд буцаж очихгүй бол Вильямсыг баримтлан шүүн таслана гэж улаансаргийн удирдлагаас мэдгдсэн байна. Саяхан Бодогийн оронд Жалханц хотогт Дамжин базрыг ардын засгийн газрын ерөнхий сайдаар томилсон нь баг зэрэг найдвар төрүүлж буй боловч Оросуудыг хатуу байна. Оросын харьяа иргэдийн үхэлтэй холбоотой хэрэг тул монголчууд оролцох шаардлагагүй гэж тэд үзэж байна гэж ярихад Сокабин Жалханц хотогтыг ерөнхий сайдаар томилж буй ардын засгийн газрын улаан Оросыг түших бодлогод өөрчлөлт гарна гэж үзэж болох уу? Үгүй яагаад ийм шийдвэр гаргасан бол гэж асуужээ. Ларсон баруун хязгаарт жаалам дамби шантсан хүчрэгчиж торгууд дөрвүүд баядыг нэгтгсэн баруун Монголын улс байгуулах оролдого нэмэгдэж байна гэж ардын намхан хардж байна. Ийм цаг үед баруун хязгаарт асар нөлөөтэй Жалханц хотогтыг ерөнхий сайд болгон татаж баруун хязгаарын ард түмнийг татаж авах нь чухал гэж ардын намхан үздсэн бололтой. Жалханц хотогт ерөнхий сайд боллоо гэд хүрээний бодлого нэгэх өөрчлөгдөхгүй байх. Учир нь ардын намынхан засгийн эрхийг хатуу гараар барьж байна. Зөвлөлт Оросыг Монголыг тусгаар тогтнуулах цорын гац хүч гэж ардын намынхан харсан хэвээр байна. Зарим нэг ноёд лам нар хятадтай харилцаагаа сайжруулах талаар ярих боловч сажил амын хэрэг гэж гарснаас хойш айж болгоомжлоод юм ярихан болсон гэжээ. Сокабин Ларсоноос Бодо сайдыг яагаад баривчсан талаар та мэдэх үү гэж асуухад Ларсон хүрээнд байгаа яриагаар Оросууд та их зөрөлдсөн билээ. Богд хаанч нэгэнтэй бодоод засгийн мэдлэн Оросуудын гарт өгч болохгүй шүү гэж захиж байсан тухай яриад дууссан. Тэгээд ч Бодо англи маягийн засаглалтай байх талаар илэрхий ярьж химжээд эрэхт хаант засгийг дэмжидгээ нуудгүй байсан. Түүнээс гадна хүрээнийхний жигжиг яриагаар сайд Бодо Орос улаан зэргийг цөөрүүлэх асуудал тавьж байсан гин. Тиймээс Оросууд Бодогоо салахаар шийдэж Данзан Сүхбаатар нарыг турхиж Бодоод элдэв ял тулгасаар огцруулсан. Гэхдээ ч сажлам даалам понцгод орж нартай элдвийг ярьдаг байсан нь үнэн бололтой шүү гэж өгүүлжээ. Сокабин 5 дугаар сард хүрээнд буцаж ирлээ. Хаалганд байхдаа хүн хаартыг сайн дураар буцаах гэж оролдоод бүтсэнгүй. Иймээс ардын засгийн газартай ярилцаж Вильямсын хаалган буцах виз хөөцөлдөх амаргүй ажил Сокабинд ноогдож байлаа. Хүн хаартад ирэхгүй гэснийг сонссон Вильямс санаа гаруунжээ. Хизээгүй төрөх гэж буй ихнэр бяцхан хүүхдээ яах вэ гэсэн асуудал Вильямсын сэтгэлийг байнга зовоо. Тэрээр Mongolian Trading компаниас гарч дангаар бизнес эрхлэх болсон тул хаалган явж бараа татах хүсэлтэй байгаагаа илэрхийлж явах зөвшөөрөл хүссэн боловч Монголын тал зөвшөөрөхгүй байлаа. Энэ хооронд хүрээнд ирсэн Сокабиныг дотоодыг хамгаалах газрын дарга Балтанд орж дуудаж уулзжээ. Сокабиныг дотоодыг хамгаалах газар орж ирэхэд Балтанд орж тосон ухтаж "Ноён Сокабин, танаас манай газар зарим асуудлаар тодруулга авах гэсэн юм шүү. Та гайхаж байж магадгүй. Гэхдээ танаа иргэн Вильямсын хэрэгээр бид бас асууж тодруулах зүйл байна. Та Вильямсыг Оросд байхдаа Австрийн тагнуулын албанд элсэн гэдгийг мэдэх үү? Танд энэ тухайгаан хэлсэн үү? Одоо хүрээнд ямар зоригтой байгаагаа танд хэлсэн үү?" гэж асуув. Сокабин хэрдхийн зочиж "Вильямсыг Австрийн тагнуулын албатай холбоотой гэж би анх удаа алдуулж байна. Байгаль нуур хавь нэлээд байхдаа Орос хэл сурсныг нь Mongolian Trading компани ашиглан ажилд авсан билээ. Булах хярсны арсэл 8 айлт хүн шүү дээ. Одоо харин компаниас гарч бие даа 8 хийх гэж байгаа юм билээ" гэж хариулжээ. Балтанд орж Сокабины хэлснийг бичиж авч байснаа. "Та Бодо сайдтай хэд уулзахдаа юу ярилцсан бэ? Яагаад Бодо сайд танай Жингиз Цуванд цэргийн хамгаалалт өгдөг билээ?" гэж асуухад Сокабин "Бодо сайд Монгол улс Америк нэгдсэн улстай найрсаг харилцаа тогтоож худалдаа хөгжүүлэх саналаа хэлж байсан. Энэ тухай албан бичиг шийтгэн өгснийг би Вашингтонд дэлгээсэн боловч хараахан хариу ирээгүй байна. Сүүлд хэдэн удаа уулзахдаа Андерсон Майерсын компани Жингиз Цуванд зөвшөөрөл авах, цэргийн хамгаалалт авах зэрэг асуудлаар уулзсан юм. $150 мянган ангийн арьс очисон жим байсан ба цаг самун үед дээрм хулгай тохиохоос болгоомжилж хамгаалалт хүссэн. Мөн компани 2 хятад ажилтан Цуванд нутаг буцах байсан тул замд монголчууд тэднийг барьж хохироох вий гэж болгоомжилж байсан. Ноён Балтанд орж та надаас Бодо сайдын тухай асуух зохимжгүй бизээ. Бодо сайдаас өөрөөс нь асуух нь зүйд нийцнэ гэж бодно гэж хариулжээ. Балтанд орж инээмсэглэн
Бодоо сайд тантай уулзаагүй гэж мэдүүлээд л байгаа юм да. Гэхэд Сокабин дуугай болов. Дотоодыг хамгаалах газраас гарч явсан Сокабин эднэр намайг байн ирээд байхаар бодоо сайдтай холбоо тогтоож ямар нэгэн хэрэг цуг сэтэлдсэн хэмээн хардж байгаа юм байна да гэж боджээ. Дашийн балданд орж ардын хувьсгалын анхны партизан, дотоодыг хамгаалах газрын анхны дарга, Дамбижааг устгах ажиллагааг зохион байгуулсан Өвөр Монголд тагнуулын ажиллаар явж байсан. 1928 онд баруунтан хэмээгдэн намаас хөөгдөж 1937 онд хэлс хэрэгээр баривчлагдсан цаазлагдсан. Уильямстай уулзахаар гэрт нь ирсэн Соковиныг сэтгэл зочрон мэдээ хүлээж байлаа. Хизээгүй төрөх гэж буй хадагтай Уильямс түүнийг уйлж унжин огтов. Нөхөр нь Кунхардтыг буцахгүй гэсэн хариу сонсоод хүчээр авчирхаар шийдэж Германы олзны офицер асан Найглыг хөлслөн сэмхэн хаалган утасныг хадагтай Уильямс Сокабинд дуулгажээ. Сокабин бүрч хүнд байдалд оров. Дотоодыг хамгаалахын нь түүнийг бодоогийн хэрэгт холбож сэжиглэж байтал дээрээс нь Уильямсыг оргуулсан хэрэг нэмэгдэх нь тэр. Бичиг баримтгүй Уильямс Найгл хоёр Монголын хилийн харуулд баригдаж буцаж ирнэ гэж найдсан Сокабин нэлээд хэд хоног хүрээнд хүлээгээд сураг ажиггүй байхаар нь хаалган буцаж гарчээ. Сайн шанд өнгөрч явхад Сокабинтай Уильямсын машин таарав. Тэрээр хаалган орж Кунхардтыг хулгайлаад зодож занчин гэмтэлтэй жигтэн хүрээ авч буцаж явна тэр. Зочирдон балмагдсан Сокабин Уильямсыг сэнхрүүлэн ятгаж эхлэв. Тэрээр та эцсийн эцэд жинхэнэ гэмт хэрэг үлдсэн байна. Кунхард хэдийгээр чехийн иргэн боловч танд хүн хулгайлсан, хүчээр барьцаалсан ял тулгагдана. Та хэдийгээр хүрээний эрх баригчдад Кунхардтыг тушаагаад буцах эрх авч болох боловч хаалганд буцаж очиод тулгагдах ялыг та яах юм? Тэгээд ч хадагтай Уильямс сайн байна лээ. Америк нэгдсэн улсын иргэдэд зүй бусаар хандахгүй байх талаар би гадаад яамны сайд Цэрэн дорчтой ярилцаж тохирсон. Эхнэрийг тань баривчилж ял тулгахгүй. Одоо харин Кунхардтыг хаалган буцаах хэрэгтэй. Энэ шарахтай хүн олон хоногийн аян даахгүй нас барвал та хүн амны хэрэгт тулгагдана шүү дээ гэж учирлахад Уильямс эхнэр минь хизээгүй төрөх гэж байна. Энэ новшоос болж сэтгэлийн дарамтанд их зовж байна шүү дээ. Би тэгээд одоо яах болж байна гэж асуув. Сокабин хүрээнд олигтой эмнэлэг байхгүй тул та Кунхардтыг хаалган буцааж эмчлүүлэх хэрэгтэй. Амийг намраа дараагийн алах маань бодъё. Таны гэр бүлийг буцаах арга хэмжээ авна гэдгээ Бурхны нэрийг барин амлая гэжээ. Сокабины үгэнд орсон Уильямс буцаж хаалган явсан ч бичиг баримтгүй түүнийг хилийн харуул гаргасангүй. Арга буюу хүрээ буцаж явсан Уильямс эргэж Сокабинд бичгтээ Кунхард шархныхаа халуунд замдаа нас барсан тухай дуулгажээ. Хаалган дэрсэн Сокабин энэ тухай элчин сайдын яамдаа мэдэгдээд байж байтал Бээжинд дэрсэн Кунхардтын гэргийг Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд гомдол мэдүүлж нөхрийг нь хулгайлсан хэрэгт Сокабин оролцсон гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны зүгээс Уильямсыг олж ирж хаалганд шүүхээр болж Сокабиныг дахин хүрээ буцаав. Хүрээн дэрсэн Сокабин Уильямсыг авч явахыг хүссэн боловч ардын засгийн газар явуулахаас татгалзжээ. Гадаад яамны сайд Цэрэнд орж Сокабинд хэлэхдээ хэрэг Уильямсыг буцааж түүнийг хаалганд байгаа Америк нэгдсэн улсын консулын газар шүүх юм бол Монголын нутаг дэвсгэр хятадын харьяанд байгаа гэж хүлээн зөвшөөрсөнтэй агаарныг болж байна. Хэрв Америк нэгдсэн улс Монголтой харилцаагаа албан ёсоор тогтоож элчид төлөөлөгчөд томилсон тохиолдолд Уильямсыг буцаан өгч болох юм гэж тайлбар тавьжээ. Янз бүрээр оролдоод аргаан барсан Сокабин хаалган буцав. 1922 оны намар хүрээнд гэрэл зураг авахар ирсэн Америк зурагчин Харри Франкт зөвшөөрлөхөөс татгалзахдаа Монголын удирдагчид өмнө нь Америкийн консул Сокабин хүрээн дэрж ардын засгийн эсрэг хувилдаан хийсэн бодоо даалан пунцагд орж тогтох гүн нартаа уулзсан. Ялангуяа тогтох гүн ардын засгийг түлхэн унгаж хуучин засгийг сэргээхэд туслахыг хүсэж байсныг нь орчуулж байсан хятад мужаар нь нотолсон. Сокабин хятадд дайнтай байгаа тул тодорхой хариу өгч болохгүй байна гэд 2 сарын дараа хариу өгнө гэсэн хэмээн хариу өгчээ. Сокабин ч дахин хүрээ явсангүй. 1923 онд Оохтыныг сольж
хүрээнд элчин сайдаар ирсэн Любарский хүнд ч хэрэггүй болсон Вильямсыг хаалган руу гэр бүлтэйгэн буцахыг зөвшөөрч энэ явдал дууссан. Америкийн консул Сокобины хүрээний адал явдал ардын засаг тогтоод удаагүй үе хувьсгалын шинэ удирдагчдыг Орос зөвлөхөө дотроос нь хагалan дунд нь ясгайж BBC-г нь устгуулах ажил хийгдэж байсны гэрч болсноор сонин баримт болон үлджээ. 1921 оны эцсээр ардын засгийн газрын эсрэг хувилдаан хийсэн хэрэгээр сажлам тэргүүднийг баривчлахад түүнтэй бодоо харилцаж байсан баримт олдсон бололтой. Тал талаас нь шахуулсан бодоо 1922 оны 1-р сарын сүүлээр бүх албан тушаалаас нь огцорсон ч түүний хэргийг зүгээр орхиогүй. Бодоо чагдарж яв нарыг удалгүй баривчилж Жанзолинтой холбоо тогтоох гэж оролдсон. Дамби Жансантай сүлбэлдэн баруун Монголд тусгаар улс байгуулах оролдлогыг нь хөхүүлэн дэмжсэн. Америкийн консул Сокобинтай хуйлдсан гэх мэтийн ял тулган цаазаар авчээ.